Баасан гарагт бид гендерийн эрхтгч байдлын тухай хууль тогтоомж бодлогыг олон нийтийн ойлголт мэдээлэлтэй болгох, цаашлаад энэ төрлийн олон хэрэгжиж байгаа ажлууд, сайн туршлагуудаас танилцуулж байгаа. Ингээд тэгш боломж тэгш хариуцлага болонгийн хөтлөгч инх баяртай албах гэж байна. Өнөөдөр гендерийн мэдрэмжтэй төсөвлөлт сэдвийн хүрээнд мэдээллийг бэлтжээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн өглөө хөтөлбөрийг үзэж байгаа эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргье. Гендерийн үндэсний хорооноос санаачлан тэгш боломж тэгш хариуцлага болонгийнхаа 8 дахь дугаарыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. За өмнөх дугаараараа бид нар гендерийн мэдрэмжтэй төсөөлөлт яагаад чухал вэ? Яагаад хэрэгцээ шаардлага бий болоод байгаа? За гендерийн мэдрэмжтэй төсөөлтийг өнөөдөр төлөвлөж хэрэгжүүлэх, мониторинг хийх, тайлагнахад өнөөдөр Монгол улс ямар хүчин чармаалт гаргаж байгаа? Тэр дундаа санхүү төсвийн асуудал эрхэлсэн, сангийн яамнаас ямар манлайлал үзүүлж энэ чиглэлд ажиллаж байгаа талаар та бүхэндээ олол үзүүлсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бид нар золбоо даргын маань өнөөдөр өмнөх дугаараар орсон яриан дээр үндэслээд үндэсний хэмжээнд бид нар гендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг төлөвлөх энэ чадварыг бид нар төрийн байгууллага, төсвийн байгууллагт хэрхэн бий болгох талаар бас хүчин чармаалт гаргаж байгаа вэ гэдэг талаар энэ дугаарыг бол та бүхэндээ танилцуулнаа. Ингээд дэлгэцнээ анхаарлаа хандуулахыг хүсье. За гендерийн мэдрэмжтэй төсөөлтийг өнөөдөр төлөвлөх, хэрэгжүүлэх энэ талаарх бас ойлголтыг өнөөдөр үндэсний хэмжээнд бий болгох хүрээнд гендерийн үндэсний хорооноос гендерийн үндэсний сургагч багш гэдэг ийм сургалтыг тогтмол зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр үндэсний сургагч багш гэдэг бол зөвхөн гендерийн мэдлэгтэй болоод зогсохгүйгээр энэ гендерийн мэдлэг ойлголт бий болгож байгаа сурж байгаа мэдж байгаа зүйлийг бусдад түгээх, шеэрлэх энэ чиглэлээр өнөөдөр салбар, байгууллага, орон нутаг үндэсний хэмжээнд өөрийн мэдлэг чадвараа түгээх юм үүрэг хүлээдэг. Тэгэхээр үндэсний хэмжээний сургагч багшийг гендерийн үндэсний хорооноос анхан болон дунд шатанд бид нар хоёр үе шаттайгаар бэлтэж байна. За эхнийхэн мэдээ гендерийн ойлголт мэдлэгийг бий болгох. За хоёрдугаарт нь гарч байгаа мэдлэг мэдлэгийнхаа хүрээнд бий болгосон мэдлэгийнхаа хүрээнд тодорхой хөтөлбөр бодлого хэрэгжүүлж байгаа. За тэгвэл тэр тодорхой хөтөлбөр бодлоготой бид нар дүн шинжилгээ хийх маань өнөөдөр хоёр дахь шатны бас сургалтаар авдаг ийм тогтолцоог өнөөдөр хорооны дэргэд бас бий болгоод байна гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгэхээр өнөөдөр гендерийн мэдрэмжтэй төсөвлөлт гэдэг зүйлийг анхан шатндаа өмнөх дугаарт яригдсан шиг гендер гэдгийг ойлгоод байдаг, төсөвлөлт төлөвлөлт гэдгийг ойлгоод байдаг. Гэхдээ энэ хоёрыг бид нар яг цогц асуудлаар нь гендерийн мэдрэмжтэй төсөвлөлт гэдэг агуулгаараа мэдэх чадах, мэдсэн мэдлэгээ бас бид нар үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм хэрэгцээ бидний өмнө байгаад байдаг. Тэгэхээр энэ ажил дээр бас ийм манлайлалыг өнөөдөр үзүүлээд байж байгаа. Тэгэхээр гендерийн үндэсний хорооноос танхимаар бид нар үндэсний хэмжээний сургагч багшийг бэлтгэхээс гадна өнөөдөр төсвийн шууд захирагч болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт цахим бас сургалтыг бид нар бий болгож төлөвшүүлсэн байгаа. За өөрөөр хэлбэл энэ маань юу вэ гэхээр та өнөөдөр өөрийн суугаа компьютероос шууд гендерийн үндэсний хорооны вебсайт руу нэвтрээд цахим сургалтын линкийг дараад өөрөө хэлбэл 30-аас 40 минутын та агуулгын хичээлийг уншаад тодорхой тестийг та бөглөө гендерийн мэдрэмжтэй удирдах ажилтнанд зориулсан гендерийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаарх анхаарчны ойлголтыг төсвийн удирдах албан тушаал хийж байгаа хүмүүст шууд ингээд зориулсан юм хичээл маань манай хорооны вебсайтад байршсан байгаа. Мэдээж энэ мэдлэгийн анхаарчны ойлголтыг та авж байгаа цаашид гүнзгийрүүлэн сурах, судлах сонголтууд бас та бүхний өмнө байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн маань дугаарын зочноор та бүхэнд бас нэг хүнийг танилцуулах гэж байгаа. За өнөөдрийн зочноор удирдлагын академийн санхүү тэнхимээ эдийн засаг тэнхимийн багш доктор профессор Отгон Туяа багш маань зочноор оролцсон. Тэгэхээр өнөөдөр төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулга маань батлагдаад хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ хуулиар бол төрийн албан хаагчдыг үндсэн сургах үе шаттайгаар мэргэшүүлэх ажил нь удирдлагын академид хуулиараа чиг үүрэг болгосон байгаа. Тэгэхээр удирдлагын академи өнөөдөр төрийн албан хаагчийг бүх шатанд нь бэлтгэхээс нь эхлээд мэргэшүүлэх хүртэлх бүх шатанд нь өнөөдөр энэ бас хүчин чармаалтыг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар
зочин маань өнөөдөр та бүхэндээ танилцуулна. Бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн дугаарт маань зочноор оролцож байгаа танд баярлалаа. Би өмнөх тодтогч хэлсний дагуу удирдлагын академи маань төрийн албан хаагчдад орж байгаа өнөөдөр хичээлийн хөтөлбөрүүд маань засгийн газраар батлагддаг байгаа тийм ээ. Төрийн албаны зөвлөл, засгийн газрын хэрэг эрхлэх газар, удирдлагын академийн саналын түншин үндслэл дээр. Тэгэхээр энэ батлагдж байгаа одоо тухайлбал хичээлийн хөтөлбөрийн агуулгад маань өнөөдөр гендрийн мэдрэмжтэй төсвөлтийн агуулга маань орж батлагдсан болов. За энэ талаар бас манай удирдлагын академи төрийн албан хаагчдыг үе шаттай бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр дамжуулаад хүчин чармаалт гаргаж байгаа талаар та бид бүхэн танилцуулаач. Баярлалаа. Тэгэхээр удирдлагын академийн хувьд бол 2019 онд төрийн албаны тухай хуульд орсон нэмэлт шинжилэн батлагдсны дагуу төрийн албан хаагчдыг мэрэгшүүлэх сургалтуудыг, багц сургалтуудыг явуулж байгаа. За энэ дээр сая Монгол Улсын засгийн газрын 2022 оны 312 дугаар тогтоолоор ерөөсөө удирдлагын академи суралцж байгаа бүх одоо суралцагчид буюу төрийн албан хаагчид гендрийн эрхтгч байдал гэдэг цахим сургалтанд нэг кредиттэй сургалтанд зайлшгүй хамрагдах ийм шаардлага тавигдсан. Заавал хамрагдана. За тэгэхээр тэр цахим сургалтыг бол бид нар гендрийн агсан түвшний эдвэн шинжилгээ түүнчлэн одоо гендрийн ерөнхий ойлголтуудаа хэрхэн ойлгож мэдж авах уу, гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг багтаасан агуулгаар бид одоо бас бэлтгэх модула боловсруулж эцэслэх шат руугаа орж явж байна. Гэхдээ энэ маань цахимаар явах учраас бидний хувьд бол өмнө нь одоо мерит төслийн дэмжлэгтэйгээр мөн удирдлагын академийн болон үндэсний сургагч багш нар бэлтгэгдсэн. За тэр одоо хүчин чадалтай тулгуурлаад бид одоо модулыг цахим сургалтынхаа модулыг шинжилэн боловсруулж ажиллаж байна. Тэгэхээр отгон туяаг шиг бас мэднэ л дээ 2013 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр бас гендрийн мэдрэмжтэй төсвөлтийн арга зүй аргачлалыг Монгол улсад бий болгох чиглэлээр анхны одоо орлогууд 13 оноос эхэлсэн байдаг. За тэр цаг үеэс хойшоо бас манай отгон туяа багш зөвлөх за тухайн агуулгыг бас үндэсний хэмжээ нэвтрүүлэх түгээх үрийн бас ариун юм туршлага байгаа тийм ээ, практик болон онлынхаа хувьд тийм. Тэгэхээр ер нь энэ гендрийн мэдрэмжтэй төсвөлтийг ингээд бид нар хэвтрүүлэх хэрэгцээ шаардлага. Яагаад өнөөдөр бид гендрийн мэдрэмжтэй төсвөлт яг хав зайлшгүй байгаа мэдээж доктортой хөгжлийн зорилт үндсэн одоо олон улсын явж байгаа тэр чих хандлага байна тийм. Тэгэхээр энэний одоо ач холбогдол яг юу байгаад байна? Яагаад бид нар энэ төсвөлтийг илүү бүр төрийн юм тогтолцоороо бид нар нэвтрүүлэх юм хүчин чармаалт орлого бий болгоод байгаа бай тийм. За тэгэхээр ер нь бол гендрийн эрхтгч байдлын тухай хууль. За тэгээд дэлхийн доктортой хөгжлийн зорилт 2030 дээр гендрийн асуудал тусгагдсан тэр ч утгаараа зайлшгүй гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг үндэсний хэмжээнд одоо сургалтуудыг явуулах, чадах, бэхжүүлэх шаардлага бидний өмнө тулгарсан. Ингээ бид бол анханасаа л төсөвийн одоо болон түнчлэн нийгмийн бодлогын хичээлүүдэд гендрийн агуулгыг тусгах ийм орлогуудыг удирдлагын академийн хувьд бол 2015 оноос эхлээд өнөө хүртэл хийсээр явж байна. За гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн ач холбогдол юу юм бэ гэхлээр энэ бол ерөөсөө сайн төсөвлөлт. Өөрөөр хэлбэл бид одоо орцод тулгуурласан төсөвлөлттэй байсан бол гарц үр дүн тулгуурласан төсөвлөлтийг нэвтрүүлэхээр ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр хөтөлбөр төсөв болон үр дүн суурилсан төсөвлөлтийн гол үр дүнгуудыг гендрийн өнцгөөс нь гендрийн талаас нь харж үүнийгэн эдгээр одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа бид илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлэх гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтөөр дамжуулаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг төсөвтөө хэрхэн тусгах вэ? Гэхдээ нэмэлт төсөв шаардах биш. Байгаль төсвийнхөө хүрээнд үзүүлж буй үйлчлэгээнийхээ хүрээнд үршин бүртгэгчтэй болон цалин хүснийх нь байдалтанд дүн шинжилгээ хийгээд энэ дээрээ тулгуурлаа гендрийн зөрүүтэй байдал байвал түүнийгэн төсвийнхөө процесс, төрийн бодлого хэрэгжүүлж байгаа үйлчлэгээнийхээ хүрээнд засах боломжийг олгодог ийм ач холбогдолтой төсөвлөлтийн арга. Баярлалаа танд. Тэгэхээр гендрийн мэдрэмжтэй төсвөлтийг бид нар үндэсний хэмжээнд одоо тухайлбал өнөөдөр орон нутагт нэг 4 аймаг одоо мерит төслийн үрээнд сонгогдоод албан хаагчид маань өөрийн чадварыг бий болгож байна. За цаашид өнөөдөр өмнөх дугаар дээр золбоо дарга ярьснаар бүх салбаруудад бид нар нэвтрүүлэх. Тэгэхээр өнөөдөр яг салбар яам болгон тийм ээ салбарыг өнөөдөр төлөвлөж байгаа салбарын яам болгон дээр өнөөдөр төсвийн бодлогын газрууд байгаа. Тэгэхээр тэнд байгаа өнөөдөр төлөвлөлт хийж байгаа мэрэгчлэлтэн хэн шинжилгээ үнэлгээ хийж байгаа албан хаагчид за бүх яамны түвшинд агентлагуудын түвшинд за энэ бүх чадварыг бид нар үндэсний хэмжээнд бас бий болгох өөрөөр хэлбэл зэрэгцээд одоо нөгөө удирдамж шаардлагууд ирэх нь шүү дээ тийм ээ та энийг бүгд асуултаа тэрний хүрээнд нь тэрийг бас мэддэг, мэдлэгтэй, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэгэхээр гендрийн мэдрэмжтэй төсвөлт гэдэг бас нэлээд ийм нөгөө дундаас дээшээ шатны гендрийн мэдлэг бас бий болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр та яг гендрийн өөрөө хүний хувьд бол үзэл санааны хувьд ишил гараа мэдлэг ойлголт байна уу? Тэгээд дараа нь та төсвөлт мониторингоо яаж хийх вэ гэх. Тэгэхээр энэ мэдлэгийг бас бид нар бий болгож энэ гендрийн талаарх олон нийтийн бас төсөөлөл мэдээллийг айгүй нэмэгдүүлэх нь бас чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр миний хувьд бол төсвийн төлөвлөлтийн, төсвийн зарлагын удирдлага төлөвлөлтийн чиглэлээр одоо
докторийн зэрэгээ хийсэн энэ чиглэлээр судалгааны одоо чиглэлээр ажилладаг байна. Гэсэн хэдий ч би төсвийнхөө төлөвлөлтийн асуудлыг мэддэг хэрнээ гендерийн талаас бас яг бүрэн одоо гендерийн өнцгөр аливаа асуудалд хандах, төрийн бодлогод те гендерийн асуудлыг тусгах, гендерийн мэдрэмжтэй төсөөлт тал руугаа явхад бол бас надад нэлээд хүндрэл байсан. Би өөрөө гендерийн хувьд харлан байсныгаа бас 2020 онд анхны одоо орон нутгийнхны сургалтыг хийхдээ мэдэрсэн. Дорнод аймагт бид нар 2020 онд 75 хүнийг 3 удаагийн 25 хүнтэйгээр 3 удаагийн 5 удаагийн сургалт хийх байдлаар орон нутагт яг байгаа одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үйл ажиллагаа бодлогодоо гендерийн дүн шинжилгээ хийх байдлаар өөрөөр хэлбэл өршин бүртгэгчдийн байдалд цалинхөлс зардлын хуваарлтын байдал дүн шинжилгээ хийгээд эндээсээ зөрүүтэй байдлыг илрүүлээд түүн дээрээ тулгуурлаж энэ зөрүүтэй байдлын шалтгааныг нь Ишикава диаграм буюу шалтгаан үр дагаврын диаграмаар одоо тодорхойлж яг өөрсдөө нөлөөлж чадах богино хугацаанд үр дүнгээ харж чадах тэр зүйлүүдийг төрийн албан хаагч нарт орон нутгийн буюу Дорнод аймгийн зарим сумд аймгийн төрийн албан хаагч нартаа сургасан. За энэ явцдаа бас зөвхөн сургалт хийгээд орхиогүй тэд нар маань энэ зөрүүтэй байдлаа арилгах бичил төслөө боловсруулсан эхний сургалтынхаа хүрээнд дараа нь бид нар коучинг хийж чиглүүлэх байдлаар дэмжлэг үзүүлээд маш сайн чадварыг одоо бас Дорнод аймагтаа бий болгож 23 бичил төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Тэгээ саяны таны хэлдгээр бид одоо 2022 онд дундгой Төв аймаг, Сүхбаатар гэсэн 3 аймгийн хүрээнд бид нар цахим сургалтыг яг гендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийнхөө цахим сургалтыг 7 хоног бүтэн үзүүлээд тэгээд түүний тэрэн дотроо бол яг тухайн төрийн албан хаагч өөрөө үнэхээр яг ингээд шамдаа суух юм бол нэг 5-6 цагийн хооронд үзчих боломжтой ийм сургалт. Түүний дараа одоо танхимын сургалтыг цахим танхим хослсон сургалтыг бид бас явууллаа. Аймаг бүрээс 30 гаруй одоо нийтдээ 100 орчим одоо хүнийг хамруулсан 3 удаагийн төрийн албан хаагчдыг хамруулсан сургалтыг хийгээд одоо бид 35 бичил төслийг боловсруулаад тэрэнд нь зөвлөх үйлчлэгээ үзүүлэх байдлаар явж байна. Гэхдээ энэ сургалтыг түрүүнд нь 20 онд бид нар мерит төслийн дэмжлэгтэйгээр одоо техникийн зөвлөх Мишель Фелен гэж одоо гендерийн мэдрэмжтэй зөвлөлтийн маш туршлагатай олон улсын зөвлөхийг дагаж бид суралцж явсан. Ингээд одоо бол миний бие мөн манай удирдлагын академийн Данаас Сүрэн багш гэх мэт одоо багш нар үндэсний сургагч багш нар бэлтгэгдээд энэ жилийн хувьд бол яг одоо 3 аймгийнхаа сургалтыг яг үндэсний сургагч багш нар маань явуулж гин. Тэгээд энэ маань юу хэлээд байгаа юм бэ гэхээр төрийн албан хаагч нар өдөр тутам хийж байгаа ажилдаа яаж гендерийн өнцгөөс харах уу, нэмэлт төсөв шаардахгүйгээр зарцуулаад үйлчлэгээ мөнгөө зарцуулаад үйлчлэгээ үзүүлсэн тэрний үр шимийн хүнд яаж хуваарлагдсан, цалин хөлсөө олгочихсон, тэрний эрэгтэй эмэгтэй хүмүүст ямар байдалтай нөлөөлж гин гэдгийг хараад өөрсдөө ажиллаа хийхдээ гендерийн өнцгөөс хардаг, гендерийн мэдрэмжтэй ажилдаг ийм боломжийг олгож байгаа. За үүн дээр нэмээд бас нэг зүйлийг хэлэхэд энд тэг төсөвтэй бичил төслүүдийг бас их хэрэгжүүлж байгаа. Энэний юу вэ гэхээр үнэхээр тэр хүмүүс энэ бичил төслүүд нь цаашдаа доктортой хэрэгжүүлэхийн тулд бодлогын баримтчиг, төлөвлөгөө, хөтөлбөр, удирдамж, заавар, аргачлалуудаа гендерийн одоо 1-2хан заалт оруулахад л тэр ажил нь тэр чигтээ байнгын доктортой хэрэгжих ийм нөхцөлийг бас бид нар бий болгож чадж байгаа. Энэ нь эргээд нөгөө үрдүн чиглэсэн буюу алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлого түнчлэн байгууллага бүрийн төрийн бүтээмжийг дээшлүүлэхтэй холбоотой тэр үйл ажиллагаанд нь бас нэмрээ өгч байгаа. Баярлалаа багшаа. Гендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг бүх шатанд нэвтрүүлэхэд үндэсний чадварыг өнөөдөр бий болгох чиглэлээр өнөөдрийн дугаар маань та бүхэнд хүрлээ. Тэгэхээр Отгон Туяа багшийн ярьснаар үндэсний чадвар гэдэг бол мэдээж сургах болон практик үйл ажиллагаа хийх ажил маань өөрөө хосолдог. Тэгэхээр энэ зөвхөн нэг удаагийн сургалтаар биш, маш олон удаагийн сургалтаар тодорхой төсөл хэрэгжүүлж ажиллах практик олон давтамжтайгаар энэ үйл ажиллагаа маань амжилтанд хүрдэг юм а гэдгийг та бүхэн бас харсан бах. Ингээд бидний өгөх мессеж бол төсвийн захирагч болох гэж байгаа, тодорхой төсвийн төлөвлөлт хийх гэж байгаа гэсэн ерөнхийлөн захирагчийн анхааралд өнөөдөр бид нар гендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг өнөөдөр зүй усныхаа хувьд, хууль тогтоомжийнхаа хувьд ч олон улсын чиг хандлагынхаа хувьд ч анхаарах сэдвийн маань нэг болсон. Бид энийг хийж бас сурах зайлшгүй мэдлэгтэй болгох юм шаардлагууд бий болж байна. Тэгэхээр та бүхэн өнөөдөр гендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийн энэ хүрээнд өөрийгөө мэдлэгжүүлэх, мэдээлэл авах. За энэ үйл ажиллагаа маань өөрөө бас хувийн хөвшилт хэдийнэ бас биелэлээ олж байгаа. Яагаад гэвэл илүү бизнесийн үйл ажиллагаа, илүү бас доктортой байх, илүү удаан хугацаанд үр ашигтай байхад бол мэдээж үр дүнд цувралдаг. Тэгэхээр энийгээ бид нар гендерийн нүдээр гендерийн мэдрэмжтэй төсөөлт юм а гэдгийг бас хэлж, таних, олж, харж, мэдээлж сурах нь бас айгүй чухал байгаа гэдгийг хэлмээр байна. Ингээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Өглөө хөтөлбөр үргэлжилж байна.
гендерийн эрх тэгш соёлыг нийгэмшүүлэх зорилготой тэгш боломж тэгш хариуцлага болонгийн энэ удаагийн дугаар та бүхэнд дөнгөж сая хүрлээ.